За ихэлсэн шүү. Ой. За өчтөр 7 болж явахт ерөөсөө нэг хоёртой нэг юм ярилцъя гэдэг. Эрдэнтээс шууд гарлаа шүү дээ. Гинт өвчөөдлөө доо. Гинт өвчөөдлөөд юун талаар ярилцах гэж ирсэн бэ гэхээр Хүрэн манжингийн дармал шүүс даршилсан байцаа хийсэн шүү дээ. Одоо тэрийг би нэг бие хүнс гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Уусаа бие хүнс. Тий. Ягаад бие хүнс вэ гэхээр энэ чинь хүний биед ашигтай бактериудыг өөртөө агуулсан байдгаар онцлог. Дээр нь бол Хүрэн манжингийн шүүс ч өөрөө маш олон талын ач холбогдолтой тий, эерэг ач холбогдолтой. Тэгээ энийг бас түгээн дэлгэрүүлэх, сурталчлах тэр тал дээр сүүлийн нэг сар гарan ажиллаа л да. Тэгээ тодорхой үр дүн төрлөө. Өөрсдөө хийж үзлээ. Тэгээд хийсэн юм маань өстой нэг 2 3 нэг гараагүй байхдаа зарагдчихдаг. Тэгээд эцэн хүмүүс нь дахиж ирж авдаг. Нөгөө сэтгэл ханамж уцаар энэ айгүй хийж байгаа юм л да. Эхнэртэй өрлөө. Өстой гоё болсон биш үү? Дахиж хийгээрээ байга хийгээрээ ч гэх юм уу те. Тэгээ энэ тал дээр ер нь цааш нь энэ нэг бизнес байхгүй жижигхэн хэмжээний өөр хэн бизнес. Тэгэнгүүт нь би дотроо боддог байхгүй. За энийг ерөөсөө орон даяар тараачмаар юм байна. Тий. Хөөрөө хийгээд авах шүү дээ. Гэхдээ яаж явуулах вэ гэхээр 330 сумд 21 аймагт тараагаад нэг франчайз хэлбэрээр буюу одоо аль биесны зөвшөөрлөлтөөр жишээлбэл нэг рецептээр те нэг стандартаар Нэг загвараар тий. одоо Баян үлгийн улаан ус суманд байгаа даршилсан байцаа одоо манай бие хүнсний бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэр дорндын баян овоод байгаа, баян дунд байгаа ч юм уу. Салааттай яг ижилхэн байх хэрэгтэй. Тэгээ энийг бол хийхэд тийм тусгай ажлын байр хэрэггүй, ажилтан хэрэггүй. Тэр тэгтээ яаж та. Тэгэхээр нөгөө нэг хэрэгэлсэн хүмүүсийн сэтгэл нь ямар шүү байсан бэ? Сэтгэл бол амар. Бит хоёр бол хэрэглэхэд бол тэр ундаа бол үнэн сак. Тэрэн дээр нэг юмнаас би баг ганцаараа баг ихэнх нь утсан. Амар тий. Шээс мэс чанга уруулаа. Бид хоёр баг 2-3 удаагийнх нь нөгөө хийсэн юм авахад ер нь ингээд хамт чанар бол яг л амар гоо тий. Тэгээ ер нь ингээд яг л анхны нөгөө часисэн мэдрэмж нь яг л хэвээрээ. Тийм хараагүй санагдсан. Тэгээд дараа ингээд тэр ундаг зөвхөн чамаас биш. Гэт одоо номингоос ч юм уу тий. Сансраас ч юм ингээд лангуун дээрээс авмаар байгаа байхгүй. Жишээлбэл. Зөвхөн нэг хүнээс хамаармаар гэж тий. Тэгэнгүүт нийтийн ингээд хүртээмжтэй болох юм бол надад бол бүр классик санагдсан. энийг болохоор би ингэж бодоод байгаа. Одоо юу гэдэг юм те мас үйлдвэрлэл хийжүүлэхээр Хэцүү тий. гаалцсан. Энд чинь юу вэ гэхээр ерөөсөө нөгөө батсан талах гэдэг шиг handcraft те онцгой бүтээгдэхүүн тий. тий онцгой ерөөсөө өдөртөө гаргаад өдөрт нь иддэг ч юм уу те удаахгүйгээр иддэг. Тийм үнэт зүйлээ тэгж хадгалж үлдсэн бүтээгдэхүүн багасаа гээд тэгээ одоо жишээлбэл би Эрдэнэтэд хийгээд дорнд руу ч юм уу те Явуулж өмнө говрыг явуулж чадахгүй шүү дээ хэцүү. хуучирч юм тест. Тэгээ хуучирчин дээр нь замын зардал авж байгаа хүндээ айгүй хэцүү. Зөвлөдөлгөөсөө цалаа байхгүй. Тэгээ тэгэнгүүт тэрийг яаж шийдэх вэ гэхээр ерөөсөө л 330 суманд нэг ногоочтой хамтарч ажиллая. Гэхдээ бид нэг ч төгрөг авахгүй тэр үнээс. Гэтэ яг яаж ногоочтой сонгох юм хамгийн гол нь чинь бүр амар ингээд нарийн ингээд стандарт мөрдүүлэх хэрэгтэй. Тэр яг ингээд амт нь яг одоо чиний ламт авах хэрэгтэй. Дорндод чиний ламт авах хэрэгтэй. Тэр яг болохоор одоо Монгол өрхийн тариалан гэдэг группийг би өмсгөн байгуулсан шүү дээ. 5 жилийн өмнө энэ дотор ч өстой гайхалтай хүмүүс байдаг байхгүй. Одоо жишээлбэл би шууд дурдъя л да. Хөвсгөлөөс манай дижээ байна. Гайхалтай. Хөвсгөлийн төв дээр юм уу? Хөвсгөлийн мөрөнд байдаг. Гайхалтай. Энэ чиглэлээр бол маш олон жил ажилласан. Нэг амархан хөгжүүлэн бүр. Энэ хүн бол асуудал найдвартай хийх юм биш үү? Тий. Амархан. Тэгээд гүндгмаа байна. Ингээд байдаг. Манай Эрдэнэтэд одоо пүжээ байна бүрүү очир. Энийг бол одоо загламаас ихнэ гэж ярьж болно. Ногооч олон ногоочныг сургасан гайхалтай. Яг хоёлаа нөгөө очиж
Урсгалгийнууд тэр юм тийм. Сэлэнгэд одоо жишээлбэл инхмаа ихч байна. Дээр нь отхон цэцэг байна. Одоо Японд Солонгост гүзээлцгэнэ гэдэг. Тэд нар ч амар ажилтай. Тэгээд Ер нь бол яг дорндод амраа ихч байна, амар жаргал ихч. Эволотус гэдэг. Эдний чинь нөгөө нэг группийнхаа сүлжээгээр би мэддэг байхгүй. За энэ хүн бол чаддаг юм байна гэдэг. Тэгээд тийм хүмүүсээс сонгож аваад дээр нь бол мэдгүй хүмүүс зөндөл их орж ирэх байх л та. тэгээд хүссэн хүсэндээ очоод. Тийм, их хүссэн. Энд чинь нөгөө нэг 7 хоног тутмын циклтэй хагас сүтэн сэнд нь хийгээд ирэх хагас сүтэн сэнд нь зараад тэгээд явдаг болохоор хүнд амьдралд нь ачаал л болохгүй. Нэг өдөрт л ерөөсөө нэг 100 литрийг хийчихэд сумын төрчин 100 литр чи бараг ихтэх байхгүй. Тэгтээ энэ чинь маш 20-30 төрлийн бүтээгдэхүүн гаргаж болно. Энийгээ сайхан цааш нь хөгжүүлээд явуулна. Бидний гол тавиад байгаа одоо хамгийн таатай нөхцөл нь юу вэ гэхээр бид тэр хүнээс нэг ч төгрөгийн ашиг авахгүй. Гэхдээ юу хөө гэхээр хувь авахгүй. Бизнесийн шууд өгнө гэсэн үг байхгүй. Тэр өргөд те. Тэр чинь 330 сум тэгээд аймаг хотууд нийлээд яхаар чинь Монголд чинь бараг 1000 гаруй өрхийн ажлын байр гарч байгаа байхгүй. Тийм ээ тий. Энд амар том үйлдвэрийн хэмжээний юм яригдчих байгаа байхгүй. Одоо манай гоог чинь 7000 ажилчинтай. 1000 ажилчинтай хөлдөр үсгээд байна шүү дээ. Өрх ажилчин гэхээр чинь тэр чинь дахиад 3 4 болчихсон. Зарим сүгүүтэй хүмүүс бол энэ ч арай өөрөөр шитгээд аваад явж болно. Одоо миний бодож байгаа одоо загвараас. Гэхдээ юу бид нэр одоо санал болгохгүй гэхээр борлуулалтын тэмдгийг тий одоо франчайз гэдэг чинь бол албан ёсны нэг стандарттай бүтээгдэхүүн иргэдэд нийлүүлэх тий баталгааны тэмдгийг бид нэр одоо авахыг шаардна. Тэр нь бол одоо Монголд ярьлаг хийх гээл хямдхан. Яагаад гэвэл урд бөөнөр нийлэх чинь. За савлгаа бол зориултын сав тий. Зориултын сав нэг тий. Тий. Тэгээд дээр нь хамгийн гол нь амтлагч. Тэр амтлагчгүйгээр бол одоо энэ бүтээгдэхүүнүүдийг хийхэд бол бас яг тэр амтыг гаргаж ирэх хүмүүс гарч ирэхгүй. Тэр амт гарч ирэхгүй. Тэгэхээр тэрийг бид нэр нийлүүлнэ. Гэхдээ зах зээлийн үнээс нь хямдхан нийлүүл. Тэр амтлагчийн шөөрөл юм. Одоохондоо бол хийгээд арай боломжгүй. Тэр цаг хугацаа богино байгаа учраас энийг маш хурдан төвөө хэрэгтэй. Энэ чинь одоо ард иргэдийн эрүүл мэндэд бас их чухал учраас бие хүмүүс учраас энийг маш хурдан төгөөж хэрэгтэй. Гэхдээ боломжит амтлагчиндаа орлог боломжит одоо орцуудын ч өөрөө ургуулна тий. Тэрийг жишээлбэл Монголд ургуулсан хүмүүсээс авах. Дараагийн нөхцөл дараагийн үйлдвэрлэл эхэлсэн. Дараагийн тэрийг бол нарийн ажил. Нарийн одоо 11 төрлийн юм байгаа тий. Тэгээд чинь дахиад өөр олон төрлийн шалаад амтлах юм байна. Тэр бол да. Тэгэхээр миний одоогийн бодож байгаа бидний бодож байгаа хийх загвар нь ерөөсөө л тэр хүндэртэй тэргүй шошох хэрэгтэй шүү дээ. Аа юугаас шошох. Заавал ирэх өөрийнх нь шошох хэрэгтэй бүр тэгж ярих юм бол өөрийнх нь тэрийг өгчин гэж байгаа юм. Тэр бодож байгаа шүү дээ тэр хүн. Савлгаа заавал хэрэгтэй. Сав баглаа бодол заавал тэрийг бас өгч гэж байгаа юм. Тэгээд амтлагчийн өгч гэж байгаа юм. Тэгээд дээр нь борлуулалтын бид нэр маркетинг хийж байгаа. Тийм маркетинг нь давхар явуулсан. Тэгээд хөгжил нь явагдана. Давхар. Тэгэхээр одоо хамтарч ажиллая гэж бодож байгаа хүмүүстэйгээ холбоо тогтооход тусны групп байгуулад нэг юм байх хэрэгтэй. Нэг л удаа тэр төлөвлөдөн. Юу гэхээр одоо франчайзи эрхээ аавна гэж ярих юм уу да тий. Албан ёсны болно гэдэг нь юу гэхээр за сумаас бол мэдээж хүн ам багтай юм чинь нэг үйл ажиллагааны зардалт, маркетингийн зардалт зориулж сумаас бол одоо нэг хүнээс 200,000 төгрөг. Аймагаас бол нэг 300,000. Аймагт нэг 2 байхт бол бас. Энэ ч өрхийн хэмжээний үйлдвэрлэл байхгүй. Төрхийн бол тийм өөр жижигхэн тий. Тэгээд хотуудаас нэг 500,000 төгрөг гişүүжлээ. Нэг удаагийн нэг л удаа хэмжээ юм биш үү? Тэргээр бид нэр юу хийх вэ гэхээр нөгөө савд батлаа бол зохион байгуулалт тий үйл ажиллагаа маркетинг. Энэ яг одоо юу гэдгийг 200,000 төгрөг өгөөд маргаашнаас нь бизнес эхэлчих юм бол бас биш. Эхний ээлжинд бүгдийг бүртгэн бүгдийг хамруулж аав тий ажиллах хүмүүсээ хамтарч ажиллах хүмүүсээ сонгоно. Хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань ногооч хүн байвал их гоё. Ягаад гэхээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг тарчин борлуулалтын санаа зовхгүйгээр бүтээгдэхүүн болоод гаргах чинь. Тэгээд дээр нь одоо ногоо даршилдаг хүн байвал их зүгээр. Бас
чаддаг тий. Туршлага гэдэг чинь бол юугаар солихгүй юм шүү дээ тий. Тэгээд манай ажлын гуравч нь одоо бид гуруулаа л та. Гурван эрэгтэй хүн тэгээд хийгээд байж ах чинь тэрийг бол гурван эрэгтэй болоо л байна гэж. Тий болоо л зүгээр болгоод байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм журмаар ингээд парк гэж тараачих юм бол бидний бас хоол хүнсний бүтц найрлага өөрчлөгдөн тий. Тэгээ таад бол бүр ингээд амар ариун цэврийн шаардлага хангаад ингээд ер нь ингээд айгу сүртэй ажиллаж илэн штэ харахад. Маск зөөж өгөөлөө. Тэгээд зүгээр нэг тийм тэгээд ер нь бол нэлийн тэрэн дээр анхаарад тий. Уусаа хүнсний үйлдвэрлэл гэдэг утгаараа энэ чинь. Тэгээд ёс зүй этик ариун цэвэр маш олон юм болж байгаа байхгүй. Тэрийг тэгэхээр одоо бүр ингээд нөгөө та гуравч угаасаа л өөрсдөө айгу нэмба тийм хүмүүс болохоор ч юм. Та гуравч амархан байгаа. Тэгээд нөгөө барилгын хүнд ажил хийдэг хүмүүс чинь тэр өдөржингөө хөрөн манжаа арилгаад байцаа хөшгөлөгчөөс офс ажилласан. Амар хад жаргалтай хийж байгаа. Тэгээ ер нь хувь хүмүүс нь айгу нэмба штэ. Тэгэхээр тэр бас айгу зөгцсоод байгаа юм шиг. Тэгээд хүмүүстэй тэрийг нь бас айгу сайн нөгөө анхнаас нь тэг групп чат дээр одоо мөрдөх стандартуудаа оруулна. Тэгээд жороо оруулна. Хэдэн минут яаж ханддаг, яавал ямар алдаан дээр гарах тэр эрсдлүүдээ хилээ заагаад өгчин. Тэгээд ер нь амарх. Гэтэ нөгөө талаараа хөл заван угаасаа хийх юм бол нөгөө бактери нөрчихгүй шүү дээ тий. Яг зүй ясаараа одоо хитрхи эсдэг. Тэр ийм юм байгаа. Одоо яагаад энийг арцсан гэдэг энэ Туркд хамгийн өндөр өсөлттэй бизнес нэг. Дарамлын бизнес. Тэд нар чинь Стамбулын том гудамд том баар нэгжсэн. Яг би өсөлттэй хөгжлийн нь бол ингэж харж байгаа юм л да. Яг өнөөдрийн байдлаар бол за эхлээд ингээд ногоочд маань хий. Нэг жил хий. Тэ ногоочд чихгүй иргэнж байж болно шүү дээ. Аваад бүтээгдэхүүн аваад. Тэгээд хийгээд нэг жилийн дараа тэр чинь түүх үсчих байхгүй. Өөрхөн үйлдвэрлэл ингээд явагдаад тэд нүрний орлого зарлага гарсан гэдэг тэргээ сайхан тэмдэглээд тэгээд дараагийн бидний бодож байгаа юм юу гэхээр тийм мини хамгийн бага зайд ажиллах ёстой жижиг үйлдвэрийн загварыг гаргаад үйлдвэрийн байрны загварыг 4-10 харьцаатай ч юм уу. Тэгээд тэр нь чинь 4-5 хүн ажлын байртай болчихно. Айгуу гоё. Яг тэгэхээр олон бүтээгдэхүүн байгаа байхгүй 20-30. Одоо би бол 4-ийг л гаргаж чадсан. 20-30-ыг гаргаж. Тэгэхээр тэр болгоны чинь баг багаар хийгээд сумчин болвол цөөхөн амтаа штэ 1000 хүрдэг хүн амтаа сумчин Монголд их цөөхөн баг. 1000 хүнтэй сум. Тэгэхээр хөөхөн мини цөөхөн яг гар урлал маягаар байцаага хийгээсэй гэж бодоод байгаа байхгүй. Тэгвэл нэг жороор нэг стандартаар CU шиг те KFC шиг ч юм уу те. Тэднээс одоо бүр ингээл амар ингээл хавтас дээр амар зузаан хавцсан байгаа юм уу? Ийм журам мөрдөх хэрэгтэй гэх те. Яг ингэж эргэж хөдлөх хэрэгтэй, ийм хавтас өмсөх хэрэгтэй гэл те. Манайхаа одоо CU бүгд монголчууд ажиллаж байгаа те. Ажиллаж байгаа хүмүүс нь. Тэгэхээр бид нар тэрийг чадах байхгүй. CU-гээс 7 дор гэж юусоо байхгүй бид нар. Тэгэхээр жилийн дараа нөгөө хүмүүс маань одоо бизнесийн тайланг банкнд үзүүлээд би жидүү эрхэлдэгэ. Одоо надад ажлын байр хэрэгтэй байна. 20 сая төгрөгөөр би хашаанда ажлын байр баримаар байна. Хажууд нь дэлгүүрээ тавьмаар байна. 3-4 харьцаатай. Нэрийн дэлгүүр те. Нэрийн дэлгүүртэй. Тэгээд тэр хүн өөрөө цагаан идэ боловсруулдаг бол цагаан идэгээ гаргаж болно. Оёдл хийдэг бол тэрнтэйгээ хавсарж болно. Хоол хийдэг бол пиццагаа хийж болно. Кофе шоп ажилладаг бол тэрийг хийж болно. Хамгийн гол нь тэр нь салат баар байх хэрэгтэй байхгүй. Хүн орж ирлээ бүтээгдэхүүн авч болно. Эсвэл орж ирээд сайхан идэж уучаад салаада идэж уугаад хөрөн манжигийнхаа шүүсийг уучаад бүтээгдэхүүн аваад гэртээ харж болно. Яг тийм ажлын байртай CU шиг ч юм уу те тэгж л би хараад байна л да. Тэр хөгжил рүү очих болов гэд. Тэгэхээр эхлээд бодоод байгаа юм. Одоо жишээлбэл миний нүдэнд та хоёр их боломжтой харагдаж байгаа. Яагаад тэгэхээр яг энэ төв замд ахчихсан. Тэ хөсгөл рүү ч одоо жил 600 мянган машин явдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр дотор нь хичнээн хүн байгаа байлээ те. Тэгэхээр тэр нэг судалгаа байсан шүү дээ. Ковидын дараа жил тэгж тэнд бүүм хийсэн судалгаа. Хар зам тавигдсны дараа бас нэг амар бүүм. Тэгэхээр яг энд ингээ байрлах юм бол тойрч одоо хаамаах бэлтгэж чинь цагаан идэтэй байна. Арцтай байна.
Малын махнууд бүх төрлөөрөө байна. Шууны мах байна. Дээр нь одоо тойрч ногоо тарина гэдэг байгаа тий. Тэрийг их байх албагүй. Гол нь шин байх хэрэгтэй байхгүй. Жижиг дэлгүүр жижиг шин. Тэгээд яг өөрийн гэсэн өглөө нураас ногоогоо тэндээ хөөхөн үнээр зараад. Тэнд дотор ч нөгөө нэг одоо бидний яриад байгаа био хүнс байх юм бол одоо энэ амарч угаалж байгаа хүмүүс те юм аваад явахд бол их гоё харагдаад байгаа. Шинэ одоо яг хийж байгаа энэ био хүнс шүү дээ. Бид нарт тэр чигээрээ био хүнс шүү дээ. Эрүүл мэндийн ач холбогдол нь яг юу юм чи тэрийг нэг яг нэрэн яриач. Юу тустай. Одоо жишээ нь одоо энэ ундаа жишээлбэл юу вэ? Ундаа бол хүний дарлтыг буулгах ууснараа яах юм? Хамгийн гол юм нь юу вэ гэхээр ерөөсөө хүний биеэс хорыг гадаг шүү. Бүр ингэж одоо жишээлбэл би фэйсбүүк дээр ингээд нөгөө нэг мэдээлэл оруулдаг шүү дээ. Эний чинь нэгийг ч нууж хаагаад бүр ихнээс нь ингээд аль 2 3 жилийн өмнө ахтаал одоо жишээ нь тэр байцны талаар бол Польшид нэг оюутан магистрийн ажиллаад хамгаалсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр тэр бактериудыг судлаад тэр ферментац нь ямар үе шаттай яаж явдаг. Тэрийг би яг орчуулад өргөжсэн л та. За энэ ийм учиртай юм биш үү. Яг бактерийн үүсэх гэдэг энэ процессыг энэ орчин хадгалж тэр сайхан амтыг гаргаж авахын тулд тэгж дотор нь үүсэж байгаа тэр хийг гадагшлуулж явах хэрэгтэй ч үгүй юм те. Тэгээ энэ одоо тэр бактери ферментац явагдах хугацаа чи 14-өөс 21 хоног байдаг. Яг энийг хийгээд хөлдөөхгүйгээр идэнэ. Тэр нь их гол. Тэгээ жишээлбэл тэр байцааны хувьд бол хүний биед ашигтай 4-5 төрлийн бактери хоног байдаг. Тэр дотроо бол лактобациллус буюу одоо сүүслийн бактери. Тэр дотроо лактобациллус палентариум, пропалентариум гэдэг 2 бактери байна. Юун цайн тэр нь? Тэр нь ерөөсөө хотоодны орчныг микроорганизмыг одоо жишээ нь хотоод эзний хямралд ордог шүү дээ. Бүдүүн юу нарийн гэдсийг яриад байна. Хотоод энэ чинь нөгөө хүчлэг орчин болж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь хоол боловсруулах систем гэдэг чинь нэг нь нөгөөрөөгөө системийн ажиллагаа учраас тийм зүрх судасны юу гэдэг. Тэгэхээр энэ бактериуд чинь яадаг вэ гэхээр хүний биеийн ходоодны орчинг зөв зохистой хэмжээнд наваачин. Тэр энэ чинь 50 гаруй төрлийн микроорганизм ба хүний ходоод. Тэрнээс хэрэггүйг нь устгаад хэрэгтэйгүүдээ орчныг үүсгэж байгаа хөө байцаа нөөрөө. Байцаа нөө. Тийм тэгээд маш одоо витамин цэгээр баялаг учраас нөгөө цус шингэлэх барих гэж эхэлсэн шүү дээ. Царай зүснээс өсвөлэл эхэлнэ. Тэр шүүсний тухайд асуусан шүү дээ. Тэрний хамгийн гол онцлог нь энэ хүрэн манжинд байгаа бета каротин тий бета касентин, витамин бета лайн гэдэг энэ 4 төрлийн антиоксидант бодис чинь хүний биед байгаа чөлөө тартикалуудыг болон одоо арх тамхи тий утаагаар агаараар авсан хорт нэгдлүүдийг өөртөө соронч шиг аваа гарчдаг байхгүй. Тэрийг яаж хийдэг гэж одоо хүрэн манжин идсний дараа улаанаар шийдэг штэ. Тэр чинь бета өрийн ингээд тэр нөгөө 4 юу чи яг тэр чигээр гарч байгаа байхгүй. Ямар нэг уруулд орохгүй. Өнгө нь хөрөх ёстой шүү дээ. Уруулд орчих юм бол тэр чинь уруулд ороогүй байгаа байхгүй. Одоо нөхцөлд. Тэгээд дээр нь тэр хүний биед байгаа хортой бодисуудыг ингээд аваад гарчиж байгаа. Цусыг цэвэрлэж байгаа байхгүй. Цусыг цэвэрлэж байгаа учраас илгэний ажиллагаа багасчдаг. Ачаалан багасчдаг. Тэгээ илэг цэвэрлэдэг гэж яриад байдаг чинь тийм процесс явагдаж илэг цэвэрлэгдэг. Тэг гэхээр одоо пэйж дээр ингээд би бүх юмудаа оруулцдаг гэсэн тийм хүн болгоныг л ийм хоол хүнс идж байгаасаа гэж бодоод оруулдаг. Тэгээ энэ болохоор ч ингээм амар гарын доор тий амархан. Тэгээд яг эрүүл баталгаатай. Тэгээ ингээд ундаа ууснаас тий дэлгүүрийн ундаа ууснаас энийг ингээд өдөрт нэг бас бэлгээд хоёрын нэг санаад авч байгаа. Бэлгээд хоёрын нэг санаад авч байгаа юм болохоор хүнтэй амьдрыг гараад ирсэн залуу гэр бүлүүд ч юм уу эсвэл яг хүнтэй амьдарч байгаа хүмүүс өвөлдөө ерэн завтай байдаг байхгүй юу. Тэгээ зөвхөн зуны үед амрагчдад юу яхаасаа борлуулж одоо зах зээл үүсгэхээс илүү өвлийн амьдралт ч гэсэндээ нэг нөгөө цаг завтаа үерээ хийх нь аюу зүгээр санагдаж байна тий. Хоёр бол бүр ингүүл их гоё санагдаж байгаа. Одоо жишээлбэл хоёр ч маш завгүй гэдгийг бол би мэднэ өөрөө харж ирсэн үнэүүд. Гэхдээ гоё одоо нэг хоёр төсөл хэрэгжүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэндээ нөгөө жижиг миний үйлдвэрийг барьчих. Найзууд нь
бариад өгөө ихний ээлжинд. Яг хүсэж байгаа зүйлээ хийчихээ. Та хоёр санхүүжилтээ гарга. Тэр чинь ажлын байр болно. Тэгэнгүүт 2 3 одоо залуучууд те хүүхнүүдийг зөндөө байгаа. Тийм ажил хийх хүмүүс зөндөө байна шүү дээ ажил яг зөвхөн бид хоёр гэлтгүй зүгээр ер нь хаасаагүй өдөр нутг руу гарч байгаа хүмүүст ажилтаа хүн ч сайн тийм айгүй сайн ингээд ер нь бизнес юм боломж гэд би бодож байна л та. Тэр нөгөө утх нь өөрөө гоё л доо гэдэг шиг эн чинь бие хүс байхгүй юу? Зүгээр нэг одоо дүүрэх юм биш. Одоо ч хүн болгоно л ерөнхийдөө эрүүл хооллол яавал энэ хорцсон бие цэвэршүүлэх хэлгэл бүгд л одоо хөдөө орон нутагт шүү дээ. Хөдөө орон нутагт бас яаж байгаа те малчид ингээд өвлийн үйлрэл нөгөө ичээ итгээрээ айгүйх адууны мах нөгөө өхрийн махаа идчихэж шүү дээ. Тэрэндээ нөгөө кимчи айгүйх иддэг байхгүй. Тэгээд ер нь нөгөө яг манай энэ суманд гэхэд л яхаа харьцангуй нөгөө ногоо могоотой газар. Гэхдээ л яг ийм эрүүлтэй илүү ингээд мах шингээхэд илүү туслахаар ч юм уу тиймэрхүү юмнууд аюу ховрдог байхгүй юу. Тэгэхээр миний бодлоор л яг ялангуяа өвлийн илрэлт хийх юм бол малчтад ч гэсэн аюу хэрэгтэй тийм. Эсвэл малчтад ч гэсэн заагаад өгөөд бид нэр бараг өөрсдөө. Тийм. Сая нэрээ цагуур явахдаа би зааж өгсөн шүү дээ. Тэгсэн чинь 8 дугаар ангийн хүүхэд нь сурцсан. Шажигнуулж байгаа тийм. Тэгээ бид нар чинь нөгөө байцаа авахаараа хоолнд л хийнэ гэхээс яг тэгэж нөгөө яаж зөв бактерийг боловсруулад идэх вэ гэдгийг мэдэхгүй нөгөө дээр үед манайхан ч айл болгон л гэртээ зүгээр гал дээрээ өргөний талхаа хийж иддэг байсан шүү дээ. Тэр ч удаа артизан талах шүү дээ. Гал дээрээ нөгөө хөрөнгөө ингээл байлгаж байгаа л тий. Артизан гэдэг үгийг бас бид нэр жишээлбэл артизан талах гэдээ би эхлээд ингэж боддог байсан байхгүй. Ингээд яг энэ төрлийн нөгөө дороожор хийсэн талахыг хэлдэг юм багсан чинь ер нь бол art of food юм биш шүү дээ. Тий. Одоо артизан хаам тий. Яг гараараа хийдэг handcraft. Тэгээд тэр нь урлагийн мэт. Яг тухайн хүний өөрийн рецептээр явуулдаг тий. Нэг л хүний амт. Тэгэхээр тэрийг бас хөгжүүлэхэд энэ салаад манайхан бол зөндөө хийж байгаа. Гэтэ энийг арай өөр системээр хийгээд яах вэ? Хүн болгонд хүргэн аймаг болгонд хүргэн сум болгонд хүргэн гэдэг чинь аюу зүг байна л та. Миний бодлоор л. Энэ манайхны хоол хүнсний одоо юу гэдгийг тэнцвэртэй байдал нь алдагдсан. Түүгээс л алдаатай байсан. Тэгэхээр хатуу ширээ үйлрэлтэй учраас шинэ ногоо өвлийн цагт идэх боломжгүй намрын жоохоо иддэг. Тэгээд нэг юм энэ нүүбийн судалгаа гэдэг чинь Азийн хөгжлийн банкны чөлөө. Монгол хүний энэ одоо хоол тэжээлийн тоглолтлоос болоод те дотоод өсгөлэн гэж боддог юм. Яг харахад тарган цатгалсан хүмүүс. Тий. Тарган цатгалсан зайхан хүмүүс байдаг. Гэтэл яг авах ёстой нөгөө нэг эрдэс бодис витамин уурга тий. Тэрийг авч чаддаг. Ягаад тэгэхээр хоолны төрөл нь бага. Махнаас л авах юм аваад босдгоос нь. Тэгээд нөгөө нэг биднэрт чинь байгаа тархалт тий. Тэр юмнууд чинь энэ бидний хоол хүнсний бүтлээс болоод байдаг. Одоо би шинэ бандгаар дуу тий. Монгол хүн гэхээр нэг бандга мантуу шиг болчиход байгаа шүү дээ. Тийм нэг имиж үсчихэд байна шүү дээ. Тийм тэр чинь нөгөө дотроо өөх мөхийг шаталтна бид нар хүнсний нөгөө баг хэрглэж байгаа юм чинь. Тэгээ ингээд бүр гоё том зургаар нь гоё харъя гэвэл эн чинь монголчуудын хоол хүнсний юунд нэлээд том өөрчлөлт. Ягаад тэгэхээр нөгөө эсгэлэн тэр амт чинь биднэрт их зөгцдөг. Одоо мах гуриланд айгуу гоё бууцтай. Нөгөө нэг бүрээдүүд эдгээр айгуу хийдэг тий эсгэлэн байцааг нь одоо хүтэн манайш л хүтэн газар штэ. Эний түүх гоё штэ. Бүрээд хүмүүс ч одоо Монгол үндэстэндээ л ордог штэ тий. Тэгэхээр ч нөө юу юм бэ л та. Яг манай хаасны амар харьчаад холдохгүй юм байна л та тий. Энэ ийм учиртай байна. Одоо жишээ нь байцааг бол 2000 жилийн өмнө хятадууд даршиж эхэлсэн баг. Давсалж эхэлсэн. Дармал даршиж эхэлсэн. Зүгээр л давсанд хийдэг. Дараа нь манай иргэний 700-аад оноос эхлээд энэ солонгосчууд кимчиг хийж эхэлсэн. За тэгээд 1270 онд Европт хамгийн анхны даршсан байцааг бүртгэгдсэн байдаг. Германы нэг тогооч рецептийг оруулсан. Байцааг хэрхэн даршлах вэ гэдэг гар бичүүлэн байдаг. Тэр нөгөө sauerkraut гэдэг зориулт энэ баар марктай шүү дээ. Тий. Зөвхөн
тэр байцааг л даршилдаг баарнууд, савнууд гэдэг бэлэн те. Соёл нь болсон бүр. Тэгээд ингэсэн байгаа юм. Одоо мэдээж том аяндаа их чинь хоол хүнсний асуудал үе үед байсан. Хоол хүнснийхээ асуудлыг зэгцэлчээд аяндаа идэх те. Нэг зэрэг 5 морьтой явдаг гэдэг чинь тийм байдаг. Тэгэд манайхан ийшээ явахдаа мэдээж энэ уртл те сүм гүрнийг эзэлсэн, манжийн алт улсыг эзэлсэн те. Тэндээс тэр байцаа дарах технологиг аваад тэдний зэргүүд бас давхар явж байгаа шүү дээ. Тэрийг эзэлсэн оноо Европ руу явсан шүү дээ. Нөгөө ахмад хөвгүүдийн аяндаа ингээд Сүбэдбаатар тэрнтэй дагаж Европт очсон байхгүй. 1230-аас нэг 70-аад оны. Тэгээд тэр нь буцаад ингээд бид нар тэгсэн чинь дахиад баг 800 жилийн дараа энийг гой доктортой эргэлэх хийх талаар ярилцж байгаа байхгүй. Тэгээд томд дээрээс нь ингээд харах юм бол бидний хоол хүнсний хэрэглээнд өөрчлөлт орно. Дээр нь юу гэхээр ногоочтой нөгөө ногооны бурлуулсан тарилж байгаа юм шүү. Гэхдээ хамгийн гол нь зөвхөн байцаа биш нөгөө айгүй олон төрлийн юм байгаа шүү дээ. 30 төрлийн бүтээгдэхүүн гарсан юм. Тэгээд танаа дарж байгаа юмнууд дотор ч нөгөө хүрэн манжингийн шүүсэндээ хүрэн манжингаа байцаагаа сонгоо орсон байсан. Чинцаа, сонгон, сайрмас гэдэг үрсий, цагаалуун гэж сая дурдсан тий. Доод нь 7 янзын нөгөө орсон тий. Тэгээ бид нэр зөвхөн нэг бүтээгдэхүүн шүү дээ. Тийм тэгэхээр бид нар чинь нөгөө хоолндоо л хийгээл болгоол иддэг. Гэтэл ингээд бүр бактерийн амар сайжруулад ингээд идэн гэхэр чинь бүр гоё ингээд боломж олчихж байгаа байхгүй. Дээр нь нөгөө буцалгаж боловсруулаагүй болохоор өөртнөөдөг амин димэн ерөөсөө тэр чигээрээ байж идэг. Тэгтээ нөгөө би нэг Америкийн хин гэдэг хүн байлаа да. Юу хятадд амьдраад хятадуудын хоол хүнсийг судалсан гэдэг нэг номыг уншиж ирсэн. Тэгсэн чинь тэр хүн нөгөө хятадууд ингээд ногоогоо ингээд хуураад идэв штэ тосмосонд. Тэгсэн чинь тэр нь ногооны гадуур ингээд бүдүүлгээр ярих юм бол ногооны гадуур нэг бүрхүүлээдэг. Тэр бүрхүүлийг хүн өөрөө ингээд задлах тэр фермент нь гаргаж чаддаг. Тэгэнгүүт жохон хуураад 1-2 минут тий. Тэгэхээр ингээд халуунд тэр нь ингээд задардаг. Тэгээд идэхээр хүний бид илүү шингэлцтэй болдог гэд тэгсэн байсан байхгүй юу? Тий, энд яг нөгөө бактериэр үйлчилж байгаа болохоор тий. Тэр одоо шингэцгүй юмнуудын бүгдийг зөөлөлөд өгчөж байгаа энэ хүнсний хувьд бол. Тэгээд ингээд одоо бүгдээрээ хийгээд сурчуулаас. Энийг сонирхсан хүмүүс айгүй та жорын өгөөч гэдэг. Би рил дээр оруулцдаг юм а. Та рилээс ороод харцаарай гэдэг. Таны тэр юу чинь нэг бичлэгчийн дутуу байна гэдэг. Тий. Би тэн дээр нь бүтэн оруулцгаа та өөрөө хайгаад үзэрэй гэдэг. Тэгэхээр энийг сонирхсан хүмүүс зөндөө их байгаа. Гэхдээ сонирхоос гадна идэхийг хүссэн хүмүүс зөндөө байгаа нэр. Өөнэн гоё. Тий. Энэ чинь нөгөө бууцтай, хуушуртай, махтай гэж үүтэй чамаагүй барьж байгаа шүү тий. Бүр бүх 2 дугаар холтой халиад идэж болдог болохоор энэ чинь бүр тэгээ зүгээр ингээд бэлгээд байвал зүгээр хөрөнгөний талах хийж идэж байгаа. Тэрнтэйгээ хойлол зүгээр халттай идэж идсэн ч гоё юм биш. Бид ер нь маах жоохон багас байх санаатай. Тэнгүүд нэг ээлжин дээрээ бараг тэгээ идэхэд хүртэл бүр амар гоё тий. Там будааг шагаад идсэн ч гоё тий. Тий. Тэгээ яг тийм яг үн чинь юм чинь хөгжин штэ. Эхлээд за миний бодлоор ингэж байгаа. Тэртээ тэргүй юм чинь артсан юм чинь гэртээ ажлын байрны шаардлага байхгүй. Одоо манай ерөнхий сайд чинь нэг залуу хүн болоод гисэн юм уу нэг аюу гоё юм хийсэн. Маш хурдтай. Юу гэхээр энэ одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс тавьдаг элдв зөвшөөрөл хяналт стандарт одоо авцгаа. Дараа нь энэ чинь ингээ хүний зүрх зорхийг тэ зоргийг мохоогоод байна. Бөө дарамт ачаал өгöd байна. Яг энэ зүв байхгүй. Одоо энэ хятадууд шилбэл Adidas гэл тэ бүх брендийг буруу нэр өгөөл бүгдийг нь хуулаад хийсэн. Одоо бүгдээрээ буцаад бүх фирмүүдээ худалдаад авчих дэлхийн брэндүүдийг яг тэгж ажилуулах хэрэгтэй байхгүй юу ч үйлдвэрлэдэггүй ээж баахан мэрэгжлийн стандарт гэдэг тэр бас нэг тийм юм аваа ийцэн баярлаад байгаа юм. Тэгэхээр яг энэ бизнест бас хөнцтэй. Гэтэ тэргүй хүн гэртээ хоол хийгээд идээд хордоод өгтгүй үсттэй. Гэтэ нөгөө юу л да хөдөр нутагт
яг онцлог нь гэвэл чи ч болохоор хотын хүн шүү дээ. Бид хоёр ч юм бол хөдөөний хүн болчиход. Тэгээд энд бол ингээд айлууд янз янзын нөхцөлд цагаад ийж байгаа шүү дээ. Өөрөөр хорол. Тэгээд тэрийг ингээд хоорондоо худалдаал өдөөний дэлгүүрээр тэр цагаан тэгээд зараад л. Яг агаар нь эндээ адилхан. Яг агаар нь. Тэгэл хотынхаа авч идэл гэж. Тийм тэгээ өрхийн үйлдвэрлэл гэдэг утгаараа миний бодлоор аль энэ нэрээ өстой яг эрүүл мэндэд аягүй тустай, тодорхой хэмжээгээр өөрхийн санхүү тустай. Тэгээд үнэхээр зуны хавраас эхлээд амар завгүй ажилдаг хүмүүс бол зөвхөн өвөл хийхэд ч гэсэн аягүй сайн ажилтаа болчихно гэсэн. Тэгээд хөдөө шилжиж ирж байгаа залуучууд аягүй тэгж ярьдаг тий. Өвөл хийх юмгүй орлогогүй болчиход байна гэдэг. Миний бодлоор л тийм хүмүүс бол хийх айгүй боломжтой. Өөрөө ногоо тарьдаг ч гэж болно, тарихгүй ч гэж болно тий. Ногоогоо аваад хийж болно шүү дээ. Тэгээд зөвхөн байцаа биш. Тэгээ олон төрлийн юм хийж болно гэдэг нь айгүй гоё. Тэр хөгжүүлэлттэй их холбоотой. Энэ дээр маш сайн ажиллах хэрэгтэй юм шиг үлээ. Тэгээд нэг групп үүсгээд тэр дотор ч олон мундаг хүмүүс байгаа шүү дээ. Нэг ингэж тэгээд шийдчихээ энэ дээрээ юм биш үү гэдэг тий. Тэгээд ярилцаад явахаар маш амархан хөгжих байх гэж боддог. Би тэгэхээр хөрөн манжинг ерөн баг нэг л аргаар идэх юм байна тий. Тийм шүү дээ. Угааж аваад усан чандаг аахгүй. Тэгээд бүр хит зөөлөртлөн чанахгүй жоохон хатуу дотор байдаг. Хитэн мэн чанд юм дээ. Тэгээд ингээд хатгаж үзэж байгаа л авчдгийг. Тэгээд хөрөгчдөг аахгүй юу. Тэгээд нөгөө хөрөгчөндөө хадгалж байгаа л. Тэгэл хоолндоо гаргаж ирж байгаа л нөгөө хальсыг аваад хэрчээл. Тэгээд тос хийгээл давс хийгээл. Тэгээд эсвэл хоолндоо жоохон олол. Ер нь хөрөн манжинг бол аливаа нөгөө бид нар чинь нөгөө дандаа ялз болгоол гэдэг байгаа тийм. Хоолнд ихээр дандаа ялз болж байгаа. Махтагаа цуг өгтөн маха болтон зэрэгтэй нөгөө бүгдийн зэрэг. Гэтэл тэнд нэг юм байгаад байгаа байхгүй. Одоо хит зөөлрсөн зүйл дээр чинь одоо гэдс те хариу юу гэж чаддаг. Энэ зөөлөх юм чинь ажиллаад яд ингэж заадагсан. Тэр орж байгаа хатуу биетийн хатуу зөөлөнгөө шалтгаалаад хариг уруул үзүүлдэг байхгүй. Тэгээд тэгэнгүүт одоо биологи дээр бол шөрөмслөг бүтцэж ярьдаг. Одоо энэ луун, байцаан, шарх хийсэн хатуу бүтцүүд байгаа шүү дээ. Эрдэск бол бүр хамгийн хатууд авдаг. Ягаад гэвэл дандаа түүгээр нэгдэж салаад хийгээд. Тэр чинь өөрөө ходоод идсний тэр гөрүүлж хөдөлгөөнийг хүчрхэгжүүлж өгдөг. Ажиллуулж ходоодыг хэвээ ажиллах нөхцөлийн бүрдүүл хүчрхэг ходоодтой болж юм гэсэн үг байхгүй. Бид чинь дандаа болгоцсон юм мэдэж угаад байдаг. Тийм байна тий. Тэгэхээр ходоод өөрөө унтаа байдалд орчдөг. Тэрнээсээ болоод нөгөө нэг хоол тэжээлээс авах ёстой шим тэжээлийн бодис чинь гүйцэд очдоггүй. Ходоод гүйцэд болох шаардлагагүй юм очиж бантан шиг юм очиж байгаа байхгүй. Үнэндээ бол гэтэл тэрий чинь ходоод орсон хойно хоол тэжээлээр ходоодонд орсон хойно тэрий чинь ходоод дахиад боловсруулалт хийж байгаа шүү дээ. Тий. Тэр ходоод зөв ажиллаад хүчтэй ажиллаад эхлэх юм бол тэр хоол тэжээлээс авах эрдэс бодис шим тэжээл витамин те уураг аминдын үдэ бүгдийг ер нь өндөр хуваар авах магадлал өсөж явчихсан. Тэгэд хөрөн манжинд бол одоо тэр илгэнд одоо сайн байх нь байна те дээр нь зүрх судасны хөвчтэй хүмүүс одоо бид зөндөө олон хүн сонсч ирсэн зүрхний апрезент орчихсон. Ерөөсөл эмчнэр зөвлөд юм л өдөр бүр хөрөн манжингийн шүүс уу одоо үлцэн амдалтай 5-6 жил ууж байгаа хүнтэй таарсан. Бат жаргал даржаа одоо улаанлахад гэдэг хотоос цугнааш ирээд сайхан станаатгаж өдөр болгоод чи ер нь энэ ачаач юм хийх юм аа. Тийм тэр хөрөн манжингийн юу ч хамаагүй их юм чи ер нь сонин саваагүй хүн биш үү. Тэгээд харин дивээ яхаа одоо би угаасаа л ийм хүн гээд. Тэгээд гисэн чи ахна наад хөрөн манжин гэж юусч одоо 4 жил хэрэгжилж байна. Зүрхний апресент орсноос хойш. Тэгээд өдөр болгоо ууч гэсэн. Тэгээд одоо энэ яасан асуудал байхгүй. Яг ч үгүй. Даралт мартал нэг хэсгээ болсон гэсэн. Тэгээд даралт яг хуу хөрөн манжингийн шүүсэнд нэг анхаарах хэрэгтэй юм нь юу гэхээр даралт багтаа хэрэгжилж болохгүй. Яагаад тэгэхээр даралтыг хүчтэй хамгаалдаг. Дээр нь бөөрийн чулуутай хүн хэрэгжилж болохгүй. Бөөрийн чулууч их олон янзаар үүсдэг юм байна л да. Одоо нэг аргаар биш маш олон янзын давснаас болж үүсдэг. Энэ дотроо бол одоо хөрөн манжинд калий оксалат гэдэг нэг төрлийн давс эрдэс байдаг.
Тэр кали оксидатор үүсэж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Бөөрийн чулууны юунаар үүсчихнийг. Гэхдээ ер нь бөөрийн чулуутай хүн бол аль болох бага хэрэгжилж ивэл зүгээр зүтсэн байлээ. Ургалтын төрөх шигчтэй юм лээ. Тэгээ та хоёр хэрвээ анзаарсан бол хөрөн манжигийн шүүс уусны дараа ингээд 5-аас 10 минутын дараа нүүр жоохон ингээд чимчгнээд тэгээд нэг сонин ингээд гүн амьсгаа авмаар санагдаад. Гэт өөрөө ихгүй гэсэн байхгүй. Анзаараагүй хэлэг болохоор анзаараагүй. Тэр ундаг уус хүнжин юм да. Тэгээд өдөр болгон өглөө хардаг. өглөө 6 өнгөрөөж босоод тэгэл баг нөгөө бүлээ усны оронд шууд нэг савыг очсон. 200 г нь ерөн зүгээр. Одоо энэ сав чинь 500 үстэй. Тийш. Тэгэл нэг 500 нэг сая хаваагаал тэгэл болчихсон. Тэгсэн тэгээд би болохоор нөгөө яг яаж байгаа болохоор яаж өөрчлөлт гарч ийн яадаг юм бэ? Амт нь өөрчлөгч нь хэд өдрийн дараа мараа гэдэг. Парны хажууд нэг 14 хонуулаад эсэлт өгж гэнэ үү гэдэг янз бүрээр л туршиж байгаа юм л та. Тэг яг уучаал ингээл анзаарчихсан юм уу гэхээр нүүр ам халууд өгөөл хацар жижигхэн улаалт өгөөл. Жижигхэн. Гэтэ мэдэрнэ хүн бол мэдэрнэ. Тийм үү. Тийм тэгээд дээр нь нэх гоо ингээд нэг байранд байж байгаа гадаа гарахаар хүн нэг гоё гүнзгий амьсгалмаар санагддаг штеп. Физиологи өөрөө ирэхгүй тийм болчтой юм лээ. Тэр чинь яагаад гэсэн чинь нөгөө судас маш хүчтэй тэлдэг. Тэгэнгүүт цусны эргэлт турдчихна. Цусны эргэлт турдсангууд одоо нүүр чимчгэн юм байна. Тийм нүүр чимчгэнж байгаа дээр нь хэмжээний хүчил төрөгчийг би авах чадвартай болчлоо. Сайхан гүнзгий амьсгалаад өг гэж байгаа байхгүй. Тэг яг ингээд дараа нь уухтаа ингээд үзвэл бас мэдмээр л юм лээ. Би юу санзааргүй. Зүгээр л нэг ажиллаж байгаа юм шиг утсан юм шүү дээ. Бид нар чинь за баярах яаж юм гээл ажил дээр уулгаал яаж ийн гээл тэгэл туршиж өгнө л дээ. Тэгэл өглөө нэг дасгал хийдэг байхгүй. Тэгэл жоохон тэрийг уучаал тэгэл дасгалаа хийгээл арай илүү сайн шингээж л гэсэн үг шүү дээ би энэ. Тэгээд нэг юм байдгийг одоо энэ тамирчид тэмцээнээс тэмцээний хооронд бэлтгэл дээр энэ их уул юм байна. Мэргэжлийн тамирчид ч. Тэрийг болохоор нэг пара олимпийн алтан медальтай хүн ярьж байгааг одоо аль улсын хүн бол үнэхээр мэдэхгүй байна. 6-7 жилийн өмнө зүгээр би санаанд уншиж байсан. Юу гэсэн бэ гэхээр өөрөө ирүүл байхдаа тий бэлтэлд ороогүй осд ороогүй байхдаа нэг спортоор хичээлж байсан. Тэгээ осд орсон чинь нөгөө спортоор хичээлж чаддгүй. Тэгээд нэг арай өөр бай тарваач үлээ нэг тийм спортоор хичээлсэн баг. Тэгээд таны одоо амжилтын нууц ч юу гэсэн чинь үгүй ерөөсөө л хөрөн манжигийн шүүс байдаг гэдэг. Тэгээ яадаг вэ гэхээр одоо жишээлбэл тамирчин ингээд хоёр бөхөр зүрлээ л та хоорондоо барилдахаар чинь тэр хоёр чинь нөгөө хүч тэгээ гарган те. Тэгээд булчин юуны дутагдлалд орох вэ гэхээр нөгөө амьсгаад нь гэдэг чинь хүчил төрөгчийн дутагдлалд ороод хүчил төрөгч ихийг авахын тулд амьсгаад байгаа байхгүй юу? Тий. Тэгээд тэгэнгүүт нөгөө хөрөн манжигийн шүүсийг уучин штэ. Тэгэхээр маш хүчтэй судас тэлэхэр цусны эргэлт турдсан. Тэгэхээр нөгөө амьсгал чинь буцаад буурчдаг. Тэгээд их хэмжээний хүчил төрөгч авахаар булчин одоо хүчил төрөгч болвол булчингийн ерөөсөл ганц түлш нь байхгүй. Шатааж өгдөг, хүчээг үүсгдэг. Тэгээд буцаад айгу амархан сэрэгдэг гэж тэгэж ярьдаг юм билээ. Тэр нь ч үнний ортол юм байлээ л дээ. Тэр чинь угаасаа л цаад физиолог нь тэгж процесс нь тэгж л өгч байгаа юм. Тэгвэл ер нь уухал хэрэгтэй юм тий. Ер нь тийм доктортой одоо би дотроо боддог юм л да. Нөгөө Польшид очиод дотор Польшийн оюутны ванзанд ороод 25 жилийн өмнө анх хөрөн манжигийн шүүс ууж үзэж байгаа байхгүй. Тэр нь үнэгүй хязгааргүй талах нь бас үнэгүй юм ороод ертөнц төр байдаг юм байна гэдэг. Монголч карт систем гэдэг маань зөндөө ойлголцсон. баярлалаа үнэгүй бас. 3-4 хайгууж байгаа юм чи. Тэгэл гайхсан. Энэ яасан гоё амт. Ямар сони ингээд. Тэгэл мартцсан. Гэтэ амар гоё амттай. Тэр амт бол үнэн гоё шүү тий. Мартцсан. Энд чинь нөгөө саримсаар баяжуулсан болохоор цасыг гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө амтлагч нь их гоё. Тэгээд яг одоо ингээд боддгоо юм л та. Үнэхээр энэ Монголын хотуудын агарын бохирдол хэр байгаа вэ те хүүхэд залуучууд иргэд маань хэр хордож байгаа вэ энийг хэмжиж чадахгүй байгаа байхгүй. Гэхдээ нэг үзүүлэлт байгаа. Юу гэвэл ерөөсөө л одоо энэ эмнэлгээр байгаа өвчлөлүүд агарын бохирдолтой холбоотой те ханиад томууч нь дандаа тийм эмнэлэг дээр очиход л гайхамшиг харагдаж байна. Тэр чинь агарын бохирдолтой тодорхой хуваар
Шууд холбоотой. Бас нэг юм байгаа. Бидний мэдчих чадахгүй юм юу гэхээр одоо энэ би чи генетик хүн шүү дээ, тий. Тэгээд энэ 5-6 төрлийн хотын утаан 5-6 төрлийн хавдар үүсгэж элементүүд байна гэдэг байгаа байхгүй. Бага. Энэ судалгаагаар гарцсан. Энэ 10 жилийн дараа 20 жилийн дараа ямар нөлөө үзүүлэх юм тий. Өөртөө таашгүй. Манай шинжлэх ухаан бол өрөхгүй байгаа байхгүй. Тэгээд нөгөөдгийг хүлээж авч чадахгүй. Дээчүүл. Энийг өстө хурдан яахгүй бид нэр баг ингээд амар юм хийж байгаа гэдэг. Тэ манай хам нэг юм айгу ойлгохгүй байх шиг байна те. Нөгөө хавдар үсгтээ 5 10 тэрнээс дээш жилийн хугацаа шаарднаа те. Тэгээ одоо би утаандаа зүгээр байгаад байгаа гэдэг нь өвчнгүй байгаа гэсэн үг биш. Арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг юусоо ойлгох. Тий. Ямар нэгэн байдлаар гайг байгаа юм чинь. Яхав зарим хүмүүс л өвчөн биз гэсэн тиймэрхүү ойлголт хүмүүс байдаг юм шиг. Ханиацэг бодод идэх. Маргааш нь одоо жишээ нь 25 дараа үүсгэж бодистой хүнс ингээд идлээ маргааш нь яачих гэж бодоод байгаа юм. Гүү штэ тийм 30 40 жил үргэлжилж болно. Магадгүй өөрөө гайгүй өнгөрлөөхөд удамшлаараа үр төлд нь очих энэ төр боломжтой байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас бодолцох ёстой юм байхгүй. Амар. Тэгээд одоо гол хэлэх гээд байгаа санаа маань юу гэхээр Хүрэн манжингийн шүүсийг сургуулийн хүүхдүүдэд өнгөө авах хэрэгтэй байхгүй. Хотод ялангуяа Улаанбаатар хүмүүс гоё сурах хэрэгтэй тийм. Нөгөө Яманы сүү ингээд аюу сайн юу биеэс хорыг гадагшлуулдаг хүнд элементүүдийг өөрөө нөгөө гаргаж чадахгүй юмнуудыг гаргахад нь тусалдаг тийм гэж би бас уншаад сонсоодсэн байхгүй юу. Тэгэнгүүт манад ч нөө Яманы сүүний олдоц аяга баг штэ. Ямаа саадгүй манай монголчууд. Тий, ямаа саалаа гэхэд юу олдоц багт яг тийм нөө системтэйгээр явах боломжгүй штэ. Харин Хүрэн манжин гэтэл гарын доор тий хаач ургуулж штэ. Үгүй ядаж сургууль дээр өнгөө байдгүй маа гэхэд айл өрөх бүр айгүй амарх штэ. Ерөөсөл хоол хийхээс ч амарх юм байхгүй. Харин тийм. Тэгээд хүн бүр анхаарч хам бол илүү олдцтой, илүү гарын доор тий хэмэд тусар тий. Тэгээд ундаа авч уснаас л ингээд илүү гайхалтай болохоор байхгүй тий. Сахарнд ингээд донтож ундаа авч уужснаас. Тэгээд яг адилхан өнөр Хүрэн манжин авал амт нь угаасаа гоё юм чам. Тэгэхээр энийг хийдэг хүмүүсийг бас хүн болгон хийж чадахгүй юм чинь. Газар болгонд хийдэг хүмүүс байх юм бол бас амар чухал юм байна. Тэгээ сүм болгонд ахыг хүсэж зөндөө юм баг шүү дээ. Тэгсэн мөрчлөө хүрч чадахгүй шүү дээ. Тэгээд тэр яг хуу одоо ингээд нөгөө өөрийнхөө пэйж дээр би хийх арга заагаад оруулцдаг шүү дээ. Тэр чинь дагаж зөндөө олон хүн гэртээ хийж байгаа. Бүр хийдийн би мэдсэн. Манай найзууд хаяа нэг уулз шүү дээ. Яг хуу утас муцаар ярихгүй. Тэгэл хаяа нэг уулзаал хошоош тэр сүүл дээр байцаар юу нэмсэн бэ? Дүүши бэрцүүл юу лээ? Тэрийг ханаас авсан гээл. Тэрэнгүү хийцэн чинь чиний хамт гарахгүй. Чинээс шал өөр байгаа. Тэгсэн бүгд хийжсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо би ч мэдэхгүй шүү дээ. Хин хийж нэг хүмүүс илэгчгүй. Гэтэл тэр олон тэр бичдэг үзэж байгаа 300-400 мянган үзэлттэй энэ төр байгаа байхгүй юу? Зарим бичлэгүүд. Тэгээд ихэд 500-600 мянга ч байгаа. Тэгэхээр бид нар чинь ихэнх нь хийж үзсэн байх гэж би дотроо боддог. Тэгэхээр яг хуу нэг талаасаа хийж байгаа зүйл маань одоо хүмүүст хүрээд байгаа юм. Нөгөө талаасаа энийг бас арай эрчимжүүлээд завтай хүн байгаа, боломжтой хүн байгаа, боломжгүй хүн байгаа тий. Хийх боломжгүй хүмүүс бас байгаа. Завгүй хүмүүс байгаа энэ чинь. Тэр хүмүүсийг тэгсэн тэр доор ингэ бичсэн байгаа байхгүй юу? Оо ямар залхуу хүмүүс вэ? Монголчууд ч ямар арчаагүй юм бэ? Одоо салаад өөрсдөө хийгээд энэ YouTube-ээр дүүрэн байгаа маа гэд янз бүрийн бичсэн байгаа байхгүй. Гүү байхгүй ч чинь хүний амьдрал чинь баялаг штэ. Зарим хүмүүс хийх боломжтой хүн байгаа, завгүй хүн байгаа. Тэ? Зүгээр бүтээгдэхүүн худалдаад авч хийх алавчгүй хүмүүс байгаа штэ. Алавчгүй хүмүүс байгаа. Зүгээр хэрэглэгч байдлаар сондол хүмүүс байна штэ. Ихэнх нь юм байна. Улаанбаатар бол ер нь маш завгүй хот үлээ штэ. Тийм штэ. Тий. Одоо жишээ нь төгжрэлд орж явж байхдаа байцаа Хүрэн манжин гараад газар билетийг тавьцаа. Ярамгийнх нь. Тий, ярамгийнх. Тэгээд явуулаа гэж бодогддөг шүү дээ. Ярамгийнх нь наадах чих зааж өгмөр юм. Тэгээ энэ ингээд гоё
масаар хийгээд өөртөө ногоогоо тариад ногоочтой яг органик гарн нэтер хийж эхлэх юм бол энэ их гоё бизнес байна. Хамгийн гол нь өөр олон ногоонуудыг хамт хийхээр айгүй гоё юм ба шүү дээ. Тий одоо Өөр ингээд айгүй баялаг болоод хамт нь гэсэн Энд тийм. амтхан гоё. Йоо, помидор хийвэл алах болов энэ дотор гэж. Помидор хийх юм уу? Помидорыг дангаар нь тусна. Помидор бас дарсан помидор амар гоё тий. Боловсруулалтанд оруулахгүйгээр зүгээр шууд бактери үйлчлэлд оруулдаг байхгүй. Яадаг вэ гэхээр нөгөө байцнаас гарч байгаа шүүс байгаа шүү дээ. Тэр нэг шүүшиг зэхэр цагаан юм чинь тэр зэхэр бактери нэг тусалт нь 4 тэрбум бактери байдаг лөө. Яадаг вэ амар. Тэгээд тэрний шүүсийг нэмчихдэг байхгүй. Тэгээд бактери помидор нь болчихдог. Тий, тэгэл нэг бас нэг 14 мөрөө хануулаад тэгэл бүр амар ашигласан помидор. Тэгээд тэр чинь өөрөө нөгөө давсны хүчилд орчихсон. Дээр нь бактери үйлчлэлд орсон болохоор хэр барагтаа амархан мууддаг байхгүй. Одоо маш энгийнээр тайлбарлах юм бол бяцлаг. Бяцлаг мууддаггүй шүү дээ. Аа. Танахаас авсан тэр бишэлтэй помидор надад бас ак юм бэл. Тэ. Ямар хоолнд дээр фа гэл ингээд додож идмээр юм бэл. Тэгээд яг нөгөө дандаа нэг одоо миний бас нэг хуугын талаасаа нэг барьдаг юм байдаг байхгүй. Юу гэхээр өрхийн тариаланчдыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Яг нь компаниудын тэр улсын дэмжээр явдаг юм байгаа биз. Өрхийн тариаланчтай бас дэмжих хэрэгтэй байна. Технологижуулах хэрэгтэй байна. Хууныхаа зүгээс одоо юу хийж чадах юм байна гэдэг тий. Тэр тал дээр санаа зовдөг. Тэгжээж иргэд эрүүл хоол хүнс идэх байхгүй юу? Тий. Одоо жишээ нь маш энгийнээр хэлэхэд Монголын хүнсний ногооны үйлдвэрлэлийн 75% нь өрхийн тариаланчд хангадаг. 25% нь компани хангадаг байхгүй. Тэгэхээр хэнийгээ дэмжих ёстой юм бэ гэдэг чинь эндээс ургаж гарч ирэх байхгүй. Тэгээд нөгөө лоолын фестивал хийгээд идэг штеп. Энд чинь ингээд бас ногоочтой одоо амьдрал ахуйд маш хүчтэй импакт өгдөг. Тэгээд том соёлын солилцоо явуулж идэг тэр баяр дээр чинь тий. Тэгээд дараагийн миний одоо хийж байгаа энэ одоо төсөл юм уу да. Энийг ерөөсөө бас яг ингэж хийж. Тэгэх юм бол хэрэглээ өснө. Хоол хүнсний тэнцвэртэй байдал өснө. А дээр нь хэрэглээ өсчгөр тариалт өсөх байхгүй. Өснө. Одоо би бол байцаа тарьж үзье гэж бодож ажилтаа болно шүү дээ. Масаар байцаа өөрийнхөө юунд ордог юм ногоонуудыг масаар хамтаа хамтраад тариалчих юм бол чинь дахиад үйлдвэрлэлийн зардал нь өшөө багасна гэсэн үг шүү дээ. Өшөө багасаад байна. Тэгээд дээр нь илүү органик тал руугаа шилжиж эхэлнэ. Тэ. Тэгэхээр яг нөгөө нэг ногоочтой бодсон юм хийгээд идгийг нэг хэлбэр нь энэ байхгүй. Эхлээд харахад бол зүгээр би нэг дармал байцаа хийгээд байгаа юм шиг харагдсан тий. А гэтэл дахиад энийг тараачих юм бол сум болгонд очиж байна. Сум болгонд очих юм бол ногоочин болгонд импакт өгч эхэлнэ шүү дээ. Байцаагаа дээр энэ нөхөр байцаа зарыг гэдэг шүү дээ. Тэгэл байцаа зарчих юм бол тэндээс зойрны асуудал үүсч эхэлнэ. Хүн зойртой болъё гэж бодно. Зойрны асуудал үүсчих юм бол ногоонуудаа өөрөө хадгалаа ченж зарахгүйгээр тэгээд тэрийг шин дээр нь бүтээгдэхүүн болгох ч юм уу. Янз бүрийн дагаад соёл үүсч эхэлдэг. Янз бүрийн соёл. Тэгэхээр цайгаа нөлөөтэй ажил та. Тэгээ одоо хүмүүст хэр таалагдах юм байгаа би бол сайн мэдэхгүй. Гэхдээ нэг хүнд чинь нэг өстой ориентац гэж үүдэг шүү дээ мэдрэмж. Би бол дотроо бодож байна. Энэ бол их гоё бизнес. Одоо жишээлбэл одоо танд би технологи ч юм уу те нэг нугаад ах юм байхгүй л дээ тэнд би бүгдийг нэр оруулсан юм чинь. А гэхдээ энийг хэдүүлээ бөөнөрөө борлуулалтын нэг юунд ор тэмдэг дор нэг ижил хамттай нэг ижил стандарттай ийм бүтээгдэхүүн хүргэе хамтдаа хөгжүүлье. Хамгийн гол нь тэр тэмдэг байх ёстой. Тэр хүнд бидний стандарт байх ёстой. Дээр нь бидний амт байх ёстой. Чанар. Одоо дорнодод идсэн баян үлгийд идсэн хоёр салаад яг ижил хамттай байвал юм чинь л баггүй. Одоо миний хүсэж байгаа юм. Хүмүүс ч тэрийг хүсэж байгаа. Тийм шүү дээ. Гэтэ ер нь ингээд яг сайн сурталчлах ажил хийх хэрэгтэй юм байна тий. Тэгээд бид хоёр жишээлбэл ингээд авч хэрэгжилж байгаа шүү дээ. Одоо хийсэн цагаас нь эхлээл хийлт болгоноос нь л авч идээд тий. Бэлгэнд дандаа авах гэж. Тэгээд идээд үзэхэд ер нь ингээд аяа өөр. Би бас нөгөө аль болохоор л нэг юм
тэр харагдаж байгаа. Байцаа юм хөрмэн зэн аваад байдаг байхгүй юу? Дэлгүүрээс авахтаа одоо энэ жишээлбэл энэ аягүй гоё болсон байлаа уг нь. Тэгээд гэхдээ яг эднэртэй зүүрлэшгүй бүр амар гоё өөр байгаа байхгүй. Яг нөгөө нэг хөргөний талахыг хүмүүс хөөх ямар гоё хамттай ингэдэг тийм. Гэхдээ дэлгүүрийн талахаас гоё идэг шүү дээ. Тэгсэн ч гэсэн хүмүүс аягүй хөргөний талах руу нэрүүл гэдгээр ингээд юу яаж байгаа тийм. Яг тиймэрхүү дэ ялгаа юм байна гэж бодсон. Тийм. Тэгээд яалтчгүй л бүр аягүй өөр юм байлаа. Тэгээд яг нөгөө идээд үнэрлээ дамтлаад. Тэгээд ашиг шимийн бас ингэж сурталчилж яа харж байгаа. Эрүүл мэндийн юм болоод айгүй олон талын ашигтай гэхээр ингээд бүр цаанаа л нэг гоё гоё тийм. Гэн чугасаа буудтай итгэхэд л бүр тас штэ. Цагаан сараар бол ерөөсөө энэ бол байх ёстой юм нэг аахгүй. Би бэрдээ өгдөг байхгүй юу? Тэгсэн чинь хотод байдаг юм л да. Тэгээд Эрдэнэтэд ээж аав дээр ирээд. Тэвээ өгсөн. Тэгсэн чинь маргааш нь манайх бүр 2 өдөр мах цанд идлээ. Байцаага идэхэд тулд. Яг тэг нь. Тэгэхээр энэ нэг үнэхээр гоё хурдан маш хурдтай. Хурдан түгэх. Махнаасаа илүү дангаар нэдэдэг байхгүй сэрэж. Тэгээ ер нь тооёрт одоо жишээлбэл тооёр өөрсдөө ингэж бодлоо. Натаа хамтарч ажиллая те. Гэж бодох юм бол ямар сонсогч юм. Одоо жишээ нь би нэг төгрөг авахгүй та хэдээс. Би мөнгө өгмөр л шүү дээ. Яг нөгөө франчайзинг буюу одоо маркетинг үйл ажиллагааны зардалд бол те сумаас нэг хүн байхад хангалттай. Тэгээд тэр хүн бол 200 сая төгрөгийн франчайзинг эрхээ аавна. Гэрээ хийн. Тэгээд аймагаас бол 2-оос 3 байхад болно. Жишээ нь Эрдэнэтэд чинь хар мянган арцсан талах байгаа шүү дээ. Хүрэлцдэггүй шүү дээ. Тэр шиг л байхгүй да. Тэр хүн нэг хийгээд байхгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд өдөрт 30 гэнтэр гэл хамраас 7 хоногт 100 литр дармал 50 литр байцаа дарсан байцаа гаргаад ах чинь тэр хүн чинь нэг 7 хоногт сая 500 мянган төгрөгийн орлого олчвол тэгээд манай залин чи хэд байгаа вүлээ тий өрхийн амьдралд бол амар гоё нөлөөлнө. Гэхдээ дээр нь ард иргэдийн эрүүл мэндэд бас маш хүчтэй нөлөө өгч байгаа. Тийм айгүй гоё бизнес юм л та тийм эрүүл мэндийн төлөө бас айгүй чухал. Нийгэмд оруулж байгаа амар том хойно юм шүү дээ. Тэгэхээр тооёрт одоо ингээд жишээлбэл хамтраад ажиллая гэхэд ер нь ямар санагдаж байна? Одоо яагаасаа гэж бодож байна. Юу хурдан дүргэн ямар ер нь яаж яваасаа гэж бодож байна. Одоо 200 мянган төгрөг бол нэг удаагийн төлбөр бол энэ ямар ч асуудал алах тий. Тэгээ хамгийн гол нь лого нь хурдан хийгдээсэй гэж бодож байна. Логон дээр намайг ингэж байгаа юм. Яг хоо найзууд майзуудтайгаа ярина штэ. Тэгсэн чинь чи зүгээр наад өөрийнхөө нүрийг л тавьчаачтай гэдэг байгаа байхгүй юу? KFC шиг KFC шиг тэгэл болоо штэ. Тэргээр л тэр чинь л мэдэн штэ гэж. Лого нь хэрэг хурдан хийгдээд тэгээ савн ингээд хурдан гарчвал битгаар бол цагаан сараас өмнө хиймээр л тий. Ягаад гэвэл энэ чинь цагаан сараар бүр яар хэлт ширэн дээр байх хэрэгтэй нэг байхгүй. Энэ чинь буузаач яа жинхэнэ шингээх юм байна. Цааш нь гүйлэх юм штэ. Тэгээд гэхдээ тэр нөгөө нэг шүүс сайн. Шүүс бүр амар гоо. Тэр би шүүсэйг штэ би бүр өөрөө ухаас илүү ингээд утга өндөр сумын дэлгүүрүүдэд ингээд байгаасаа гэж бодоод байгаа байхгүй. Би өөрөөсөө зармаар л юм. Гэхдээ манай дээр хүмүүс өндөө багш манай энд ч одоо тий. Манай дээрээ авахаас илүү зүгээр ногооч юм уу цаа. Сургуулийн хүмүүс ингээд тэгээ сургуулиасаа гарч ирвэл нэг аваад шууд уучдаг байвал бүр энэ чинь эрүүл мэнд амар тустай гэж би бодоод байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр чин удаж болохгүй л ажил байна. Яралтай гэсэн. Яагаад л одоо ногоонод гадуур л зөндөө байгаа ч тий. Манай суманд бол зөндөө л улаан манжин тарсан байцаа тарсан гэсэн. Бид нар хинж хийхэд бэлэн баггүй. Тэгвэл ер нь л чинь нэг тийм бодоод ах юм чинь байхгүй. Эхлээчтэй гэж юу? Тий. Үгүй тийм л байгаа юм л да. Ягаад тэгэхээр хүн ажилд орж анкет өгөх гэж байгаа биш. Гэхдээ тэрийг жорын мэдээд амтлагч технологи нь байх юм бол хинчгэл та хоёр одоо ингээд ноог нь авчруул арилгаал суугаал цагийн дараа ингээд бүтээгдэхүүн гарч эхлэх байхгүй. Уул нь бол гэхдээ тэрийг нөгөө хүсэж байгаа юм нь юу гэхээр тэмдгийн дор. Тий, гол нь бөөнөрөө. Тий. Тэгээд
хамтдаа хөгжөөд тий. тэр чинь хязгааргүй хөгжих боломжтой. А дээр нь болохоор хадгалтанд бас их гоё төсвөртэй. Нэг 2-3 сар удах тусмаа улам л амт ороод чангараад бактериуд нь үржээд гоё болоод идэг. Тийм учраас эрсдэл багтай борлуулалтын хувьд. Тий. Тэгээд сайхан заагаад өгөх юм бол хүмүүс бол маш хурдтай хийж эхлэх баг. Тэгэхээр зохион байгуулалт бол хурдан хийж эхлэх нь амар чухал. Тэгвэл одоо тэр тал дээр тэрнээс өөр бодох юм яг үнэ байхгүй. төрөглөө. Тий. Юу бодох? Ер нь бол манай энд юу байцаа тардаг хүмүүс, байцаа нөөцлөдөг хүмүүс зөндөө байгаа тий. Хэрвээ тэрэндээ бүр ингээд өртөг шингээгээд бүтээгдэхүүн болгоод ингээд яа гэх юм бол аюу дуртай л хийцгээ байна. Тийм тэгээд энэ чинь цагаан сар. Гэтэ зөвхөн байцаач биш. Энд чинь хүрэн бандын танилцдаг хүмүүс байгаа. Луун хэрэгтэй. Луун байгаа. Аюу гоё. сонгон Манай хэрэгтэй. энэ нэгэр ч бас нөгөө голгүй гоё луун Тийм. дэрдэг. Аюу гоё нэг юм амтлаг. Би чи үрийн нийлүүлдэг шүү дээ. Оо тийм үү. Тийм шүү дээ. Амар гоё шүү дээ. Тэгээ одоо новын галсан сэрэ авах нь. Тийм Тэр галан гайхалтай зэрэг. тэр дээр шүү дээ. Тий. Аа танаас зүр авдаг юм уу? Тийм шүү дээ. За. Тий. Тэр шүү дээ амар гоё юм. Наами гэдэг лон карате ингээ хоёр сортыг явуулсан. Тэгээд Тийм. Миний хувьд бол нэг юмд хүмүүс бэлтгэлтэй байгаасаа гэж бодсон. За тэр франчайзын юм дэрийн бол өстой ашиг л шүү дээ. 200 300 500 тий хотын хүмүүс 500 гэдэг. Тэр зүгээр нэг өдрийнх нь л борлуулалт юм баггүй юу? Тийм. Тэгэхээр миний хүсэж байгаа юм юу гэхээр хэрвээ хамтарч ажиллах гэж байгаа бол хаана бас ногоогоо авах уу гэдэг хамгийн түрүүнд судлах хэрэгтэй. Тийм баг тий. Тийм. Тэгээд хүнсний зориултын сав суулганууд цуглуулах хэрэгтэй. зориулт. Газын билеттэй бол одоо бидний хувьд нөгөө газын хурдан багаад байгаа юм л та. Одоо алслагдвал газар бол сайхан тогоо тавиал кастрол тавиал гал дээр яачин тэр чинь ямар ч асуудал байхгүй. Хоол идэхдээ яг ижлэх юм чинь. Тэгээд тусгай багаж тоног төөрөмж хэрэггүй гамбанц мод ус бэли малгай амны хаалт тий тэгээд ийм юу гэдэг нь ханц өвчтэй тэгэл хормогчтой тэгэл яг хөө нэг өрхөд бол өстой хөөрхөн бизнес үнэхээр гоё дэмтэй тий тэгээ хагасанд нь хийчин тэгэл бүтэн санд нь борлуулчихна гэхдээ 1-7 хоногийн циклтэй байцаа бол 2-7 хоногийн циклтэй гэдэг даршилсан байцаа тэгж даршлаг тэгээд даршилсан байцааг бас 4-5 аргаар хийж болно гэдэг байгаа шүү дээ тий тэгэхээр л цаашаага гоё хөгжих боломж нь нэмэгдэж байгаа тэгээ нэг гяс хэрэгжүүлээ би ч их сонирм заримдаа их амар хурдтай ямар сайн дэ өчтөр шөнө 7 цаг болж байхад эрдэнтээс гарчиж байгаа байхгүй заримдаа амар удаа хүсэхгүй юм айгуу удаа хүчээр гэтээ нөгөө мэрэгжлийн даваа талаа ашиглаад яг бас хүмүүс угаасаа нөлөөлөд ирсэн тэрийг ашиглаад яг бүр илүү хөгжүүлэх нь чухал л та. тий одоо ярианы Бид хэд нэр бол одоо чиний нөгөө мэдлэг мэрэгжил туршлага бүх юмд чинь аягүй ихтгэл тий одоо гарч идэхэд ч ингээд ямар ч юм тийм гоё тий. юугүй байхгүй. Жаргалтай. айцгүй за баярлалаа хороггүй гэж амин мэдээ. яна за баярлалаа Тий. тэгээд энэ бизнес Туркт маш өндөр өсөлттэй байгаа гэж ярьсан шүү дээ ярианы ихэнд Тийм билээ. тэр эцсийн шат магадгүй 2-3 жилийн дараа гэхэд анх одоо эхэлж исэн тий франчайз аваад байцаагаа хийгээд борлуулалт хийгээд эхэлж исэн хүмүүс 3 жилийн дараа миний үйлдвэртэй өөрийн гэсэн нэрийн дэлгүүртэй сумдаа под хийсэн дэлгүүртэй өөрийнхөө өшөө олон бараа бүтээгдэхүүнийг хамтд нь яадаг кофе шоп болж идэв юм тий талхаа барьдаг юм тэргээрээ дагаж борлуулдаг магадгүй найз нөхдүүдийнхээ бас хийсэн юмыг авчираад тэндээ борлуулдаг Ийм дармал нооны ийм юу хүрэн бандингийн шүүсний бар гэхээр биднэрт бол аягүй хаал сонсогдож байгаа шүү дээ. Гэхдээ яг ийм бартаа болоод хүмүүс арх пивний оронд уудаг болчих юм бол тий. Амар гоё юм шүү. Тэгээ гэр бүлэрээ хүүхдүүдтэйгээ ороод ууж болно гэж тэр баарнд апу мапууд хэлье. Архин дотроо 50 г цэвэр хүрэн бандингийн шүүс хийгээд зарж игээд шаарддаггүй байлээ гэд нэргээ байд.
За. Тэгээ тэрийг ярих гэж ирлээ. Тэгээд энэ ажлыг ямарч байсан дэмжиж байна би тэгээд л тэгээ ирсэн шалтгаан нь юу гэхээр одоо манай хоёр найз чи айхтар ауратай хүмүүс. Тэгээ ауранаас нь авах гэж ирсэн байхгүй. Тэгээ ажлаа бас хурдан түргэн бүтээгээд ярилцаж зөвлөгөө авах гэж ирсэн. Ер нь бол тийм тэгээд бид нэр өчтөр орой ярилцсан л да. Ярилцсан. Яг тэрнсгээл бид нэр ярьлаа ямар нэгэн тавилтгүй те юу гэдгийг. Одоо зүгээр л харж байгаа өнцгөл ярьсан болохоос юу худлаа рекламдаад те. Тэр зүгээс би сүүлийн 2 жил рекламдсан юм чи. Рекламдагч байх те. Реклам гэж мэдхгүй зүгээр л нөгөө хийж байгаа аргаал тий сурталчилсан л байхгүй хүмүүс ингээч тэгээч биднэрт одоо ийм аргаар үр хөвгтийнхаа ирээдүйнхээ эрүүл мэндэд анхаарах боломж байна. Хорноос утаанаас бол хизээч салж чадахгүй 20 хэдэн жилдээ. Энэ чинь 20 жилийн дараа илэрнэ асуудал нь. Тийм тэгэхээр бас тэрнтэй бас ийм аргаар тэмцэж болно шүү. Тэргээл би зөндөл үз тарсан л да. Тэгээд тэр маань харин үр дүнд хүрч явах шиг байна. Тэгээд нэг ажил болох гэдэг шиг амар гоё ажил. Тэгээд бид хоёрын хүсэл чинь бас юу штэ. Айл болох өөртөөхөө гараар хийсэн бүтээгдэхүүнийг хүмүүст хэдүүлэх. Тийм штэ. Айл болох органик хоол, эрүүл хоол, эко хоол гэдэг юу гэж нэлж болох юм. Одоо тэгээд эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх үйц хоол хүнсийг л одоо нэг танил одоо ах トゥ найз нөхөд хамаатан садан хоёрын одоо таньдаг хүрээлэлтэй бид хоёроос юмас худалдаж авдаг гэдэг тэр хүмүүстэй л одоо жишээлбэл яг тэр гоё хоол гэдэг зарахыг хүсдэг байхгүй. Энэс амар нийцэж чинь тий. Ягаад гэвэл энэ чи яг жинхэнэ нөгөө биологийн бүтээгдэхүүн, био бүтээгдэхүүн. Одоо юу гэж ярих юм бэ? Энд нэг 2 шинэ нэр томьёо орж ирдэ. Одоо жишээ нь био хүнс гэж байгаа. Био хүнс. Эхнийх нь. Энэ бол одоо хүний метаболизмд те хүчтэй эргээр шүү. Хүчтэй нөлөөлдөг хоол хүнсийг био хүнсэнд оруулдаг. Дээр нь бактериэр хам үйлчилдэг. Өөр идэх юм биш. Бактери бяцлагчин био хүнсний нэрээр жирийн тараг бас биопидиум тараг мараг гэдэг лөө. Тэр чинь бас тийм бас л тараг бол бактеритай. Тэгээд дараагийн нэг орчин үед гарч ирээд байгаа нэг юу вэ? Нэр томьёо. Энэ нь юу гэхээр биоинженеринг үйлчлэгээтэй гэж ярьдаг. Тэгэхээр юу гэхээр тухайн хоол хүнсийг идлээ тэр хүнс чинь хүний биед ороод таны эвдэрсэн гэмтсэн зүйлүүдийг засаж янзалж инженеринг засварын ажил хийгнэ шүү дээ. Тэр юун дээр байдаг вэ гэхээр ялангуяа нөгөө би нэг хашгид нэг студентийн талаар ярьж ирсэн шүү дээ. Энэ арьс, булчин, шөрмөс, шандас, ясны бэртэлт бүгдэнд нь маш сайн зохицдог юм хүнс байдаг, эмчлэх чадвартай тий. Энэ чинь биоинженеринг үйлчлэгээтэй хоол хүнсний нэг байхгүй. Салаад байцаа бас нөгөө дарчлан салаад байгаа шүү дээ. Тэр чинь биоинженеринг. Цаашаа ингээд яах юм бол гидсийг одоо эрүүл болгож эхэлдэг байхгүй идэж уусны дараа. Сэргийн засвар ажиллаж. Зүгээр нэг одоо хүч тамир авах тий гидсээ татахгаас гадна цаана нөгөөдөг чи ороод эмчийн үйл ажиллагаа хийгээд явчихдаг байхгүй. Тэгэхээр ийм хоёр ойлголт бас би нэг зарим нэг юм дээр ингээд тэнд яваад янз бүрийн нэр томьёо бас нэвтрүүлсэн байдаг шүү дээ. Санаандгүй байдлаар гэх юм уу? Санаа тий. Хоол гэж янз юм тий. Микробиом буруу болчихороо л хүн ингээд нөгөө гидсний бичил орчин гэдэг байна шүү дээ. Тэр нь л ингээд буруу болохоор хямраад байна, өвчин усаад байна. Тэгээд тэрийгээ зүг болгохын тулд гэл одоо нөгөө баахан бактери гэл те гидсний бактери юм бактери гэл хүмүүс амар хавж байгаа шүү дээ. Бараг тэрнээс илүү бацхан илүү өөр төвтэй байж магадгүй. Гэхдээ ингээд яг буруу эзнээс олж өвчин тусч өгөөл зөв идэж чадах юм бол зөвөрүүлж байгаа байхгүй. Тэгээд энэ тий. Хоолноос олж бүх манай одоо өвд эцүүч гэх юм уу те нөгөө зүүн хадуудны галмал гээл те зүүн цагаатай гээл аль махаа яах уу аль хүүхэд
хүүхдтэй аль махаа өхөө энэ төр гээд одоо эрэгтэй эмэгтэй хүүхдээр нь жишээлбэл ийм байсан баг. 90 малын мах бол хүч тамир өгдөг. Им малын мах тарга тэмэр өгдөг. Тэгэнгүүт ичээ яаж хуваарлдаг байсан бэ гэхээр намар нь им малынхаа махыг иддэг. Тарга тэмэрийг авна. Тэгээд хавар нь 90 малынхаа махыг иддэг. Тийм. Тий. Тэгэхээр хүч тамираа авдаг. Тэгэхгүй бол нөгөө тарга тэмэрийг өгдөг махаа идэх юм бол таргалаад дуусна шүү дээ. Тий. Нэг тийм онцлогтой. Тэгвэл ир шүтлэн өнөхөр ичэнд хэрэглэнэ гэдэг чинь бас яг нөгөө хүч тамиртай ир. Айгу учиртай юм байна. Учиртай тий. Тэгээд нөгөө уурглаг тэр чинь бас ингээд юм утаа тий. Бүх юм л шин яг сайн нарал юм байна л та. Одоо манайх баахан ийм ханидээд таргалж гэж байгаа юм байна. Тий нөлөөтэй шүү. Нөлөөтэй. Бүр ингээд малын гаргаад үзэхэд ид хийгдэл мэдэгддэг шүү дээ. Өөхнөөс нь авах. Ер нь дотор өөх ирэмээр шал ялгаатай. Бид нар бол махлагд аваад идчихдэг. Гэтэл нөгөөдөл чинь бол эртнээсээ Нэг мэддэг цагийн бичлэг болсон байна. За баяртай. Тэгээд удахгүй уулзъя.